За сайн байцгаана уу. Техникийн бүртгэлтэй холбоотой автомашины бүртгэлээр бүртгэлэх нэг гэж байгаа талаар танилцуулъя. За техник зэрэг орлоо. За автомашинаа сонголоо. За энэ дотор одоо жишээ нь чирэгч автомашиныг сонголоо. Чирэгч дотор Nord Benz-ийг сонголоо. За Nord Benz маркийн чирэгч автомашин 14 ширхэг байна. За энэс 6504 гэдэг автомашиныг сонгоод үзье. За энэ машинтай холбоотой техникийн мэдээллүүд бүгд байж гэн. За нэгдүгээр хуудсанд бол автомашины өөрөх нь марк, дугаар, үйлдвэрлэгч, брендийн нэр, модель, за техникийн төрөл, арлын дугаар, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, хөдөлгүүрийнх нь марк, за өнгө, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэсэн огноо, Монгол улсд орж ирсэн огноо, бүртгэсэн огноо, за хөтлөгчийн төрөл гэх мэт мэдээллүүд байна. За нарын баганд эзэмшилтэй холбоотой мэдээллүүд байж байна. За энэ дээр за аль компани харьяалт бүртгэлтэй байгаа энэ доторын бүртгэлэх компани мэдээлэл, за хөрөнгийнх нь нэр, дансны дугаар, за эзэмшигч одоо оператор, жолооч операторын нэр, за гэх мэт эзэмшилтэй холбоотой мэдээллүүд нөөж за мөн одометр буюу спидометрийн заалт байна. Хамгийн сүүлчийн заалт нь 197,686 гэж орсон байна. За энэ дээгүүр бол одоо тухайн автомашины ашиглалттай холбоотой ашиглалтын түүх гэж энэ мэдээлэл байж байна. За энэ нэрийн бүртгэл, замын хуудас, шивэх, сэлбэг, тусмааслал олгоход энэ ашиглалтын мэдээллүүдийн шинжилгэгдэж явдаг. За эзэмшлийн түүх гэдэг ингээд за хин хизээ хин шилжүүлсэн юм бэ, хин өөрчилсөн юм гэсэн мэдээллүүдийн бас орж ингэж явдаг. За төлөвийн түүх гэдэг дээр нь бол одоо тухайн автомашиныг төлөвийн хэдэн сарын хэдний өдөр мөнхөн төлөвийн өөрчлөлтийг хийсэн юм бэ гэдэг мэдээлэл нь орж явдаг. За энэ дээр бол одоо 2005 оны 3 сарын 19-нд хамгийн сүүлд төлөв дээр нь өөрчлөлт орсон байна. 3 сарын 19-нд газар тэрлэн мал аж ахуйн салбараас засварт очиж ирсэн. Техникийн хувьд бүрэн бүтэн цонхшил, хаалга, тэрэл дохио, бүрэн бүтэн цахилгааны маастай, гож өгний болт, тасарсан ажилттай тул засварлах шаардлагатай гэсэн төлөв оруулсан байна. За сэлбэгийн түүх нь бол ингээд санхүүгээс шууд татагддаг байдлаар ийшээ орж ирдэг. За гихмчлэн ингээд техник толботой мэдээлэлүүд байгаа. За энэ хавсралт мэдээлэл дотор тухайн техникийн зураг мэдээлэл нь байж байна. За энэ 25 оны 3 сарын 19-нд шинжилсэн байна гэдэг ийшээ ороод үзэх юм бол за тухайн техникийн зургууд байна. Ерөнхий зураг, за үйлдвэрлэгчийн пайз, хөдөлгүүрийн пайз, хороопны пайз, за GPS-ийн ласны дугаар гэх мэтлэн иймэрхүү зургуудыг ингээд борлоод нэгтгэхэд оруулах боломжтой. За тухайн техникийн гэрчлэгээний зураг ба гэрчлэгээ болон татварын гэрчлэгээний зураг харагдаж байна. За цаашаа одоо энэ техникийн одоо Nord Benz чирэгч гэдэг автомашины ерөнхий мэдээллүүд байгаа. Ийш нь ингээд яваад ороход техникийн норм тохиргоо гэдэг хэсэг бол цагдардж ингэж харагддаг. За энэ дотор одоо үйлдвэрлэгч тухайн техникийн брендийн нэр, техникийн төрөл, үйлдвэрлэсэн улс, за техникийн төрөл, загвар, зориулалт, за одоо ямар ангиллаар жолоодох боломжтой ингээд ерөнхий мэдээллүүд бүгд өгж байгаа. За энэ дээр чирэгч автомашин твш байхгүй учраас твш энэ нь бол идэхгүй төлөвтэй харагдж байна. За суудалтай гэдгийг чеклсэн байна. Суудалтай гэдгийг чеклээ, суудлын тоог 2 гээд оруулсан. Хаалгатай гэдгийг чеклээ, хаалганы тоог 2 гээд оруулсан байна. За аккумулятортай гэдгийг чеклээд аккумуляторын мэдээллүүдийг оруулсан байна. Энэ дээр болохоор аккумуляторын урт, өргөн, өндөр нь сантиметрээр хэмжээсээр орсон. За 180 ампер цагтай. За сараар ашиглалт явах цаг тооцно. Норм 24 сар ашиглах хугацаатай 2 ширхэг ордог гэсэн байна. За дугааны мэдээлэл нь бол урд техникийнхэн дугаар 1200 гэдэг дугуй километр ашиглалтын хугацааг тооцно. 50,000 км яваад солино 2 ширхэг ордог. За дунд техникт нь мөн адилхан хэмжээтэй дугуй ордог. За мөн 50,000 км яваад солидог 4 ширхэг дугуй ордог. За арын техникт нь мөн адилхан хэмжээ арзмартай километрээр мөн ашиглалт тооцно. 50,000 км яваад солино 4 удаа 4 ширхэг дугуй орно. Нийтдээ техник дээр 10 ширхэг дугуй орно гэсэн юм бүртгэл мэдээлэлтэй байна. За шингэний системийн мэдээлэл нь бол за гидрийн тус 24 сарын хугацаатай ингээд ашиглана. Нэг орохдоо 20 литр солино. Хөргөлтийн шингэн мөн 24 сарын хугацаатай ашиглана. Нэг орохдоо 35 литр орно.
За хөдөлгүүрийн тосны хэмжээнд километрээр ашиглалт тооцноо. 6000 км яваа салхах ёстой. Нэг орохдоо 27 литр орно. Коробны тос нь километрээр ашиглалтын хугацаа тооцноо. 30,000 км яваа салхах ёстой. 20 литр орно. За гэх мэтлэн эрдэнэ хөтрийн тос, цахим дамжуулагчийн тос гэдэг ингээд бүгд норм хугацаатай орох хэмжээтэй ингээд орсон байна. За тухайн автомашины мөн ирмээний мэдээлэл, шүүрний мэдээлэл, обуудны мэдээлэл дарагдчихна. За ирмээний мэдээлэл гэх юм бол ингээд ороход за энэ машин бол Сэнсний ирмэн, Жанааны ирмэн гэсэн хоёр ирмэнтэй байна. Ийм хэдийн дугаартай юм байна. Замтай ирмэн байт юм байна. Тус бүр нэгэн ширхэг орд юм байна гэдэг ингээд ирмэнийхэн дугаарыг харах боломжтой байгаа. За шүүрт төрөл нь оронгууд. За тухайн автомашин агаар шүүрч, мааслын шүүр, түлшний шүүр, тунгаа гууртай шүүр, хийн шүүр гэсэн үндсэн 5 шүүртэй юм байна. Ингээ бүгднгийнх нь эдийн дугаарууд байж, бүгднгийнх нь ордог тоо хэмжээнүүд нь байж байна. За обууд нь гээд орох юм бол обууд нь 12.00 R20 гэдэг хэмжээтэй. За ийм эдийн дугаартай 508 мм диаметртэй 10 ширхэг нөхөт болтны нөхөтэй 10 ширхэг обууд орд юм байна гэд байж байна. За ингээд тухайн автомашин даашлаад за хөдөлгүүр нь бол VPI гэдэг хөдөлгүүртэй юм байна. Дизель хөдөлгүүртэй юм байна. 9720 эргэлттэй 380 морин хүчтэй 3800 9720 литр багтаамжтай 3800 эргэлттэй механик хурдны хайрцагтай. За жин хэмжээнийх нь мэдээлэл байж байна. Бодит чинь 10 тонн юм байна. Урт нь 705 см, өргөн нь 250 см, өндөр нь 326 см юм байна. Түвшний нөөцөл хүрэн багтаамж нь 400 литр юм байна. Төрс зарцуулалтын хэмжээ нь литр юм байна. За дундад зарцуулалт нь 32 литр юм байна. Нормал цагийн зарцуулалт нь 1.2 литр юм байна. За үнэлгээ тонн километр. За энэ бол жолоочийн гүйцэтгэл тооцоход ашигладаг үзүүлэлт байгаа. За шатхууны нэмэгдэл тооцох үзүүлэлт нь хүүтний нэмэгдэл. За энэ бол 10% хувиар тооцно. 10% тооцсон. За 10 сарын 15-наас 4 сарын 15-ны хооронд хүүтний нэмэгдэл тооцноо. Замын нөхцөлийн нэмэгдэл мөн одоо хувиар тооцно. Тарийн талбай шавар шавхаатай овлорхын бүсд ажилласан тохиолдолд мөн 10% нэмэгдэл тооцно. За бодит мөргөлтийн нэмэгдэл литрээр 0.6 литр тооцноо. Ачааны нэмэгдэл нь за 1 тонн ачааг 100 км зөөхөд 1.4 литр нэмэгдэл тооцноо гэж ингэж оруулсан байна. За энэ үзлэгийн багц гэдэг дотор бол одоо техник хүлээлцэх акт гэж байгаа. Хүлээлцэх акт онцлогооны үзлэг хийх юм хоёр төрлийн багц мэдээллүүдийг авсгарч өгсөн. За ингээд онцлогооны багц руу хүлээлцэх акт руу ороход тухайн техник хүлээлцэхтэй холбоотойгоор ямар маягт бүглэх үү гэдэг ингээд гарч ирдэг. За нэмэлт мэдээлэл рүү ороход техникийн хүчин чадал, үзүүлэлт, үйлдвэрлэгчийн мэдээлэл танилцуулга ингээд бүрэн орсон байна. За тэгээд ямар төрлийн хөдөлгүүртэй, ямар хүчин чадалтай хөдөлгүүртэй, ямар хороотой, ямар хүчин дамжуулах ангитай, ямар тэнхлэгтэй ингээд бүх мэдээллүүд энд орсон байна. За ямар төрлийн чиргүүл чирдэг юм бэ гэдэг мэдээллүүд нь бас оруулж өгсөн байна тий. Шалаан 3 гуултай шалаан чиргүүл ширж болно, усны чиргүүл ширж болно, стерн чирж болно, трейлер чирж болно гэдэг ингээд манад байгаа чиргүүлийн үзүүлэлтүүдийг ингээд бүгд нь оруулсан байна. За тухайн техниктэй холбоотой хавсралт мэдээллүүд энд байна. Хавсралт руу ороход за бен трак автомашин танилцуулга ингээд орж үзэхэд за энэ тухайн автомашины марк, за үзүүлэлтүүд, нэрвэлсэн мэдээлэлүүд бүгд байж энэ VPR хөдөлгүүртэй, Евро 3 хөдөлгүүртэй, за банктай хороопны 200 хорооптой жолоодлогын систем Z15 гэдэг юм жолоодлогын системтэй гэх мэтлээ ингээд. За арамтай, тэнхлэгийн тэнхлэгтэй, дугуйн нэмээ, батарей генераторын ингээд бүгд ингээд энэ дугаар мэдээлэлүүд байж байна. За кабиныхын мэдээлэл байж байна. За хоёр дахь хавсралт нь автомашины
одоо норд чирэгт автомашинд хэрэглэдэг агрегат эдэнгүүдийн зураг мэдээлэл гэдэг ингээд оруулсан байгаа. За энэ дээр бол тухайн автомашины хөдөлгүүрийн пайз байна. За хороопных нь пайз байна. Турбины пайзны зураг байна. Стачерны зураг байна. Жанамны зураг байна. Автоматны зураг эдийн дугаар байна. Апартуурныхын зураг мэдээлэл дугаар байна. За эдгээр үндсэн агрегат эдэнгүүдийн шууд эндээс хараад ямар төрлийн ямар эдийн дугаартай ямар үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн байдгийн бэ гэдгийг нь шууд хараад эндээс захиалах хийх боломжтой байгаа. За ингээд хөдөлгүүрийн парц каталог байна. Хөдөлгүүрийн парц каталог бол ингээд задаргаагаараа эдийн дугаартайгаа ингээд зэлбэг эдийн дугаар, ордог тоон ширхэг, хэмжээ, хятад нэр нь ингээд англи нэр нь ингээд маш тодорхой Европ дижитал хөдөлгүүрийн каталог ингээд байж байна. За 200 та хороопныхын парц каталог энд байна. Хороопныхын задаргаа парц каталог энд байна. За мөн эдийн дугаар нэртэйгээ товшрогтэйгээ байна. За энэ доор нь кабинет парц каталог байсан. За ерөнхийдөө норд бенз автомашины хөдөлгүүр, хороп, кабин 3 парц каталог бол маш тодорхой ойлгомжтойгоор ингээд байгаа. За явах эдэнтэй холбоотой парц каталог нь одоо нэр болдог байна. За энэ машинтай нэмж хэлэхэд одоо энэ машины хувьд норм тохиргоо гэж зүйл байдаг. Үслэгийн багц гэж онцлогооны багц гэж зүйл байдаг. За тэр онцлогооны багцнаас нь зэлбэг захиалах боломжтой байдаг. За онцлогооны багцны дотор ороод онцлогооны багц руу ороод за дотор нийт онцлогооны багцанд орсон мэдээллүүд харагддаг. Эндээс за энэ чирэгч автомашинаар ороод үзэхэд тухайн автомашины онцлогооны багц харагдана. Энэ дотор бол одоо өргөн хэрэглэгдэх ер нь бүх төрлийн сэлбүүд ингээд эдийн дугаартай, англилтай, эдийн монгол нэртэй, англи нэртэй эдийн дугаартай гэдэг санхүүгийн бараатай холбоод бэлтгэд оруулсан байдаг. Эндээс хүн бол захиалах сэлбэгээ чеклээд захиалах тоон ширхгээ тавиад тайлбар оруулаад ингээд захиалга үүсгэх боломжтой байгаа. За мөн одоо энэ онцлогооны багцсан дээр сэлбэгийн норм оруулж болох боломжтой байдаг. Нормтой сэлбүүдийг одоо жишээ нь консны доод аппарат 8000 км-ийн нормтой гэсэн байна. Мөн орлого бараа сонгож оруулах боломжтой. Нэг буюу түүнээс дээш хэдэн ч бараа оруулах боломжтой байдаг тийм. За нормын шинээр үүсгээд ингээд хадгалах боломжтой байдаг. За энэ дээр үндсэндээ норд бенз автомашин дээр чирэгч автомашин дээр 299 төрлийн сэлбэг бараа материалыг ингээд онцлогооны багцаар оруулж өгсөн байна. Эдгээр нь санхүүгийн бараатай ингээд холбогдсон байгаа байдал нь харагдаж байгаа. Санхүүгийн барааны эдийн дугаар нартлын бараа гэсэн хэсэгт баганд харагдаж байгаа. За ингээд энэ техникийн хувьд одоо ерөнхий мэдээлэл, за навчилсан мэдээлэл, за захиалга хийхэд шаардлагатай мэдээлэл бүрэн орсон гэж үзэж байна.